Би намын үзэл бодолд ерөөсө зүтгэх гэж ерөөсө улс төрд гарч байгаа биш байхгүй юу? За. Би ерөөсө энэ нийгмийн ахуйн хүрээнд те хүүхэд эмэгтэйчүүд категорийн хувьд ч гэсэн ойлгомжтой шүү дээ. Хүүхэд эмэгтэйчүүд гэр бүл залуучууд энэ орчныг л би засаж сайжруулъя гэж зорьсон тэр зорилго хിവэрэ. Би тэгэхээр одоо геополитикийн хувьд, эдийн засгийн хувьд те олон улсын харилцааны хувьд те одоо юу гэдгийг одоо батлан хамгаалахын хувьд ингээд оролцоод явъя те гэж байгаа бол биш шүү дээ. Одоохондоо миний төсөөлөл хүрч чадж байгаа, миний зориг хүрч чадж байгаа, миний өөрчилж чадна гэж бодож байгаа энэ итгэл үнэмшил энэ хүрээнд байна. Гэхдээ энэ хүрээн өөрөө манай Монголын хамгийн том нийгмийн асуудал байдаг. Байнга өдөр бүр, 7 хоног бүр, сар бүр, жил бүр. Тэгээд хамгийн аимшигтай нь дандаа томордог. Хизээч асуудал нь шийдэгдэггүй тэгсэн мөртлөө энэ асуудал дандаа улс төрчдийн хамгийн гоё секси сэдв байдаг. Хүн болгон хүүхэд эмэгтэйчүүд те гэр бүлийн асуудлыг яадаг мөртлөө гараад 8 жил, 4 жил, 10 хэдэн жил очиж хинэн ч өөрчлөөгүй байдаг байхгүй юу?